Хината сүүлийн довтлогыг хийж оноо алдан баг нь хожигдсон болохоор их л гутарч байв. Ориглоос харагдах тэр үзэмж бол миний хизээж ганцаараа харж чадахгүй зүйл. Харин ганцаараа биш бол харагдаж магадгүй гэж бодон 2-р улирал маань эхэлнэ. Сайн байцгаана уу? Өнөөдөр 2015 онд гарсан Haikyuu анимныхаа 2-р бүлгийг оруулж байна. 25 ангитай болохоор part 1 2 гээд 2 хуваагаад оруулъя. Бүх бүлгийг нь оруулах болохоор лайк, subscribe-а дараад тунхаа хасаагаад хүлээж байгаарай. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Манай хэд ч 2 багт хуваагдсан бэлтгэлээ хийцгээх ба бүгд л эрч хүчтэй байгаа харагдана. Окей, тэд өөрсдийн чадвараа мэдэж байгаа ч манай багт туршлагал дутагдж байна. Бусад багуудтай хангалттай бэлтгэл хийж чадаагүй гэж бодон зогсдол. Гинэт багш орж ирэн Токио явцгаая гэд бэлтгэлийн тоглолт хийхээр болсноо хэлв. Харин энэ удаад Никомогийн байдаг Канто бүсийн хүчрхэг багууд ч байгаа ба Никомогийн дасгалжуулагчийн ачаар оролцохоор болсон гэхэд бүгд л багштай талархснаа хэлв. Маргааш нь болж манай хэд гүйлтийн бэлтгэлдээ орох гэд бэлдэж байх үед Танака сэтгүүл үзэн суув. Ушивака Японыг төлөөлөх багт орсон байгааг бүгд гайхацгаана. Хаврын тэмцээнд ганц л баг мужийг төлөөлнө. Бид улсын аваргад орохын тулд Ушивака, Ойкава хоёрыг буулгаж авах хэрэгтэй. Тиймээс бэлтгэлдээ орцгоё гин. Багшч Нишиноя Танака нарын материалыг хараад муухай царайлан энэ бол бодит байдал гэж бодно. Энэ бол Карасуногийн алдарт зориг мохох уул гээд дундын цэг хүртэл уулууд 10 удаа давшина. 2-2-ороо гүйцхэн шүү гэж тайлбарлан эхэлцгээв. Бүгд л 2-2-ороо гүйж манай хоёрын ээлж болон хамаг хурдаараа уралдан гүйсээр багийнхныгаа ч өнгөрөн гинэт гайхан зогсоод араас хинч ирэхгүй байна. Буруу замаар явлаа гэж би рүүгээ уурлаа. Замын тэмдгийг хартал Вакано гэсэн бай. Вакано гэвэл Шираторизаватай ойрхон юм байна гэтэл Ушивакагийн сургууль уу гэхэд хажуунаас нь намайг хайгаа юу гэв. Түүнийг явах гэтэл бид Карасуногоос ирсэн. Танахыг тагнаж болох уу гэд шууд л асуучихав. Хинатач гайхаж тэрийг чинь нууцаар хийдэг үстэй гэж бодно. Дураараа бол та нар харлаа гэд бид сул дорой болчихгүй. Хармаар байвал дагаад яв. Зэрэгцээд гүйж амжуул шүү гэв. Манай хоёрч дагаж гүйсээ сургууль дээр нь ирнэ. Хината сургуулийнх нь бүхий л зүйлсийг харан гайхна. Кагаяма өөрийгөө танилцуулан энд орох гэсэн ч зөвшөөрөөгүй талаар хэлтэл ойлгомжтой шүү дээ. Эйс рүү холбож чадахгүй холбогч бидэнд хэрэггүй. Харин Ойкава бол аимшигтай тоглогч. Манад орох хэрэгтэй байсан юм. Мод сайн ургахын тулд сайн хөрс хэрэгтэй. Үржил шимгүй хөрс сайхан жимс гаргаж чадахгүй. Або Жесо бол Ойкавагаас бусдын сул дорой гэв. Сэжо үржил шимгүй хөрс бол бид цемент байх гээд түүнийг ширтэн зогсно. Гэтэл гинэт заалнаас бөмбөг гарч ирэхэд Ушивака бөмбөгийг авахар усрна. Харин Хината түүний урдуур усран бөмбөгийг авахд Ушивака юу вэ гэж гайхна. Би бол цементнээс ирсэн Хината Шойо. Би чамааг ялж улсын аваргад орно. Сургуулаа үзүүлсэнд баярлалаа гэд яв. Кагаяамач Ойкава-сан Мияги мужийн шилдэг холбогч бол би түүнийг давах болно гэд яв. Харин Ушивака тэнхээ, хурд, босоо өсрэлт, тулалдах урам зориг нь сайн юм гэж бодно. Багш бүгдийг нь суулгачихсан. Сургуулийн тоглолт дараа сар тавлагдсан талаар хэлнэ. Мөн тэр үед улирлын шалгалтууд эхэлнэ. Та нар мэдэж байгаа үстэй гэхэд манай дөрөв хачин царайлан өөртөө шаарцгаан. Нэг нь шалгалтанд унвал 7 хоног нэмэлт хичээлтэй болж аялан тоглолт хийх боломжгүй болно гэв. Танака Ноё хоёр зүгтааж Хината сандран хит авбал ундаг юм гэж гайхна. Харин Кагаяма хөшчгсөн сууж байв. Хината Окей дээр ирээд надад зааж өгөөч гэхэд би хичээл хийдэг хүн шиг харагдаад байна уу гэн. Цугавара зүгээр дээ гэд ирэхэд би шалгалтанд хизээш 2 оронтой дүн авч үзээгүй гэв. Хината Кагаяма хоёрч Цукишима Ямагучи хоёрын араас ирээд хичээл зааж өгөхийг гуйхад Цукишима зөвхөн тагжиграар гуйлгаад шудраг бус байна. Том залуу юм хэлэхгүй юм уу гэж үднэ. Кагаяма ч уураа барьж ядан зааж өгөөч гэж орилно. Гэтэл Окей гарч ирэн амаа татцгаа хуршүүдийг үүмүүлээд байна гэж уурлана. Манай хэд ч хичээлээ давтан багш нар ч тэднийг магтаж байлаа. Харин Шимизу зааланд нэгэн охин дагуулж ирсэн шинэ менежер дадлага хийхээр клубд элсэж байгаа гэх ба их л Сандруу охин байв. Ячи Хитока гэж танилцуулаад сандран гарч яв. Харин манай хоёр англи хэлээ заалгахаар Цукишима дээр ирсэн ч тохирсон цагтаа л заалга гээд зөвшөөрсөнгүй. Гэтэл Ямагучи би англи хэлтэй муу болохоор зааж өгч чадахгүй. Харин шинэ охиноос асуухыг санал болгоно. Манай хоёрч нөгөө охин дээр иртэл нөгөөх нь сандран янз бүрийн л юм бод. Англи хэлний хичээл зааж өгөхийг гуйн тэр ч зөвшөөрч гуруулаа хамтсан хичээлээ давтана. Хинатаг бас менежер юм уу гэхэд би намхан ч гэсэн гарааны тоглогч шүү гэв. Манай хоёрч дараа дахиад зааж өгөөрэй баярлалаа гэд явна. Хичээл тарж Яачиг зааланд ирэхэд Хината чиний ачаар 3-ыг нь зөв хийсэн гэж баярлана. Багш ирж Огиниши ахлах сургуулийн тоглолт санал болгосон гэхэд тэд хүчтэй болов үзүүлээд өгцгөөе гэж баярлцгаана. Яачиг гадаа зогсож байгаад санаандгүй багш дасгалжуулагч хоёрын Токио явахдаа захиалах гэж байсан автобусыг нь өөр клуб төрүүлж захиалсан болохоор асуудал үүсгэнэ гэж ярилцахыг нь сонсчихно. Маргааш нь ч болж бүгд заалаа бэлтгэн. Огиниши ахлах сургуулийнхан ч ирж манайхан угтаж авна.
25-16-гийн харьцаатай Карасуногийн ялалтаар тоглолт өндөрлөнө. Яачиг амралтын өдөр хүртэл хичээл давтаж өгч байгаад баярлалаа. Хамт Токио явна шүү гэд тэр хоёр яв. Ээж нь Токио явна гэж ямар учиртай юм гэхэд туслах нь гүйжирэн яаралтай явахаар болж тайлбарлаж чадалгүй үлдэнэ. Манай хоёр буцаж байх замдаа Хината дэвтрээ мартснаа санан буцаж очиж авахд Яачиг хэлэх зүйл байна гэв. Хинатач тиймхэн зүйлээс болж орох үгүйгээ мэдэхгүй байгаа юм уу? Эсвэл ээжийнхээ хэлсэн зүйлээс болоо юу? Тийм бол хэлэх хэрэгтэй гэд дагуулангүй. Тэр ч ээжийнхээ араас ирэн би волейболын клубын менежер болно гэж орилоход ээж нь хичээгээрэй гэв. Яачи багштай уулзсан аялын тоглолтод мөнгө хүрэлцэхгүй байгаа талаар сонссон гэд ярилцаж байгаа харагдана. Харин Хината Кагаяма хоёроос волейболын клубын ханын зураг хиймээр байна гэд довтолж байгаа зургийг нь авч постэр зураг гаргана. Бяцхан авраг иргэн ирлээ. Хэрээнүүд улсын аврагын тэнгэр дахин мандна гэсэн зураг байв. Шалгалтууд ч дуусч Яачи албан ёсоор менежер болохоор шийдсэн талаараа хэлв. Бүгд баярлан Карасуногийн волейболын клубт 5 тайм орил гин. Манайхан ч Токиод ирцгэн Никомагийн ахлагч тэднийг тосч авна. Зарим нь дутуу байгаа юм уу гэхэд Хината Кагаяма хоёр хичээлдээ унснаас болж үлдсэн байв. Танакач та хоёр ганц л шалгалтанд унсан болохоор нэмэлт хичээл чинь өглөө эрт дуусна. Харин тэр үед нь аврагч дуудаж өгье гэв. Манай хоёр ч хичээлээ дууссан гүйж гарч ирэхэд Танакагийн ихч ирчихсэн. Токиод хормын дотор хүргэж өгнө гэв. Окей багш хоёр настай дасгалжуулагчтай тааран бүлгийн бэлтгэлд оруулж байгаад нь талархна. Никомагийн ахлагч Дайчид би халаалт дуусны дараа багууд нэг нэгнтэйгээ тойргоор тоглож ялагдсан баг заалыг тойрон уналт хийнэ гэв. Манай хэд ч Токио руу явж байгаа харагдана. Танакагийн ихч бяцхан аврагтай хамт сурч байсан болохоор зарим тоглолтуудыг нь үзэж байснаа хэлэхэд Хината их л баярлан сонсно. Энэ үед манай хэд ялагдан талбай тойрон уналт хийж байв. Убугава ахлах сургуулийн давуулт бол тэдний шилдэг довтлохоо. Харин Шинзэн ахлах сургууль хослол хэрэглэхтэй гарамгай. Мөн сөрөг довтлох боломжийг хүлээдэг Никома ахлах сургууль. Харин тэр бол Ушивака шиг хотын шилдэг 5 эйсийн нэг. Улсын аваргад оролцдог хүчрхэг эйстэй Пукураданы гэхэд одоо бол хүчтэй өрсөлдөгчд гээд айгаад сууж байх цаг биш. Бид тэдэнтэй ижил төвшөнтэй болох хэрэгтэй гин. Манайхан ч дахиад л хожигдсон уналт хийж байгаа харагдана. Бусад сургуулийнхан ч тэд хэд ялагдчих ба. Сул дорой биш дундаж юм. Никома худлаа ярьсан байх гэж ярьцгаана. Энэ үед манай хоёр ч яг л зааланд орж ирж таа. Никомагийн ахлагч одууд маань сүртэй оройтож ирэх шив гэхэд бүгд л тэднийг харцгааж байв. Манай хоёрын хурдан довтлохыг харан өмнө нь хизээч ийм хурдан довтлохыг харж байгаагүй юм байна гэж ярьцгаана. Эсрэг баг Хинатагийн довтлохоонд хүрч хааж чадлагүй оноо алдан хожигдно. Энэ хоёрын хурдан довтлохоо нь юу вэ гэж гайхацгаана. Харин Танака битгий дог царайлаад бай. Шалгалтандаа унсан тэнгүүдээ гэв. Манай хэд ч 9-р үед арай гэж яллаа гэж ярилцсан. Хината 2-р үед тэд хурдан довтлохыг гүйцсэн. Датако, Сейжо, Никома тэр энэ хурдан довтлогоо хүчтэй өрсөлдөгчдөд удаан үйлчлэхгүй бололтой гэж бодно. Гэтэл Никомад нэгэн шин тоглогч харагдах ба гар нь ташуур мэт болж довтлогоо хийж байгааг харан гайхацгаана. Инокач чиний хурдан довтлогоо үргэлж гайхалтай байх юм а гэхэд Хината өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй. Харин тэр голын хаагч чинь юу вэ гэж асуухад тэр бол 1-р ангийн Хайба Лев, Орос Японы ирлиз. Ахлах сургуульд ороод л анх удаа тоглож эхэлж байгаа ба анхандаа түнтэй хослох хэцүү байсан талаар ярина. Хинатач Хайба Лев гэсээр угаалгын өрөөний хаалга онгойлготол нөгөөх нь зогсож байв. Хината Оросоор юу гэж мэдлдэг билээ гэд сандран зогсоход би Японд төрж өссөн болохоор Оросоор ярьж чадахгүй. Би бол Хината Шоё 1-р анги. Чиний өндөр хідвэ гэхэд сүүлд үзэхэд 194 байсан. Би бол 1-р ангийн Хайвали. Өнөөдөр тоглож байхыг чинь харсан. Чи энэ хавцаа өсөрч чадах байх. Гэхдээ би тэрнээс илүү өндөрт өсөрч чадна гэхэд Хинатач дээш үсрэхдээ толгоогоо зогчхон. Тэгвэл би тэрнээс чинь илүү өндөрт үсэрнэ гэв. Харин Лев маргааш хурдан довтлохоог чинь зогсоох. Эхний хүн нь би байх болно гэд явна. Тоглолт ч эхэлж манай хоёрын хурдан довтлохоог харсан Лев гайхалтай юм аа гэв. Харин дараагийн довтлохооныг нь амархан зогсоож чадна. Кагаяма Хинатад одоо энгийн хурдан довтлохоо өгнө гэхэд эсрэг талд Кэммач Левд яг ижил зүйл хэлж байв. Левч хэлснээр нь хийж Асахигийн довтлохоонд хүрч зөрүүлээ довтлохоо хин оноо. Окей завсарлага аван тэд хурдан довтлохоог хардаг болсон байна. Одоохондоо Асахи Танака хоёроор довтлохоо явъя гэд. Дотроо бол зүгээр болов эсвэл тийм сул дорой байгаад байна уу гэж бодно. Харин Хината баларлаа. Никомач Левч гайхалтай юм. Би илүү сайжрахгүй бол ялж чадахгүй гэж бодно. Эргээд тоглолтод орж Никомагийн довтлохоо Кагаяма босхон Дайчи сүлийн бөмбөг гээд өгөхөд Асахич довтлохоо хийхээр өсөртөл хажуунаас нь Хината өсөрч хоорондоо мөргөлж өгнө. Хинатач бөмбөг харж байгаад мөргөчглөө гэд уучлалтгүй. Окейч орчин тойрны хараач тэнгээ гэж ууралсан ч дотроо бол Хинатасаа өөрийн мэдлгүй хөдөлсөн байх. Эсийн холболтыг булаах гэж оролдлоо гэж бодно. Харин эсрэг талд настай дасгалжуулагч бяцхан хэрэг хувьсаж байх шиг тэр нь нэмэр болох уу эсвэл гай болох уу гэж бодно. Хината Кагаяма дээр ирээд галзуу хурдан довтлохоогоор хийхдээ нүдэн анихаа боллоо. Зөвхөн надад зориулж өгсөн холболтыг зохиод байж чадахгүй гэхэд тэгээд л энгийн хурдан довтлохоо сурсан биз дээ. Хэрвээ одоо тэрийг хийх гэж байгаа бол би онохгүй хүн рүү холбохгүй шүү гэв. Харин Шимизу Хината Асахи хоёрыг мөргөлснөөс хойш бүгд л сандраад эхэллээ гин. Манай хэд ч 18-25-аар хожигдсон уналт хийж эхэлцгэн.
Настай дасгалжуулагч тоглогчдын чинь ухамсар өөрчлөгдсөн бололтой гэд хажуугаар нь өнгөрнө. Яаж тайлбарлах вэ гэж бодож байтал багш та нар энд байгаа хамгийн сул дорой нь гэд хэлчихнэ. Бүгд л муухай царайлахад альж багтаа тоглосон маш хэцүү өрсөлдөгчд байна. Тэднийг зүгээр л нэг өрсөлдөгч гэж харах уу, суралцаж болох багш гэж харах уу? Сул дорой байна гэдэг бол илүү өсөх боломжтой гэсэн. Үүн шиг хөгжилтэй зүйл хаанч байхгүй шүү гэв. Окейч чи сая яг л багш шиг харагдлаа. Баярлалаа гэхэд би угаасаа багш шүү дээ гэв. Өмнө нь энгийн хурдан товтлохыг харж зогсон шүү дээ гэхэд тэр үед түүнээс өөр боломж байгаагүй гэв. Харин Хината Сэжото тоглосон сүүлийн үед нэг л мэдхэд бид ялагдчихсан байсан. Нүдэ нээтэл бөмбөг ард унаж байсан. Би эцсийн мөч хүртэл агаар дээр өөрөө тулалдмаар байна гэхэд тэр хурдан товтлохоо бол чиний шилдэг зэвсэг. Жаахан л зөрвөл маш том алдаа болно. Тэр товтлохонд чиний бодол хэрэггүй гэд орно. Сугавараач түүнтэй санал нэг байгаагаа хэлээд түүнийг хаяа л хэрэглээд бусад товтлохоогоо сайжруулах хэрэгтэй байх гэхэд окейч би Сугавараатай санал нийлж байна. Хормын дотор агаар дээр юу хийхээ бодох хэцүү гэхэд би сайн байгаа үедээ удаанаар хөдлөхийг хардаг гэв. Тэгж мэдрэгдсэн гэж үг гэтэл араас нь дайчи гарч ирээд эхэллээ шүү гэж дуудана. Харин Букураданитай тоглох тоглолт дээр Хинатагийн оронд өөр хүн гаргах ба өнөөдөртөө толгоогоо амраа дахиад саяхан шиг мөргөлдөж гэмтхийг зөвшөөрөхгүй гэв. Бэлтгэлч дуусаж удахгүй зуны бэлтгэлийн цуслан дээр уулзъя гэд явцгаана. Манай хэдж буцаж ирээд тарцгаахаар болоход Хината Кагаямад надад холбоод өгөөч гэв. Тэр хоёрыг юмаа бэлдэж байхад нь яачи тэднийг харан ирэхэд бөмбөг шидэж өгөхийг гойно. Хинатач цохиж чадахгүй алдсаар л байна. Дахиад нэг гэхэд Кагаямач чадах үгүйгээч мэдэхгүй юм бэлдэж байхаар бусад зүйлээ бэлтгэж уурлана. Энэ бүтэхгүй бол би талбай дээр байх хэрэггүй гэхэд би хаах боломжгүй холболт өгнө гэв. Хинатач би өөрөө тулалдаж чадхаар хүчтэй болмоор байна гэхэд чиний хуваа хичээсэн зан багийг тогтворгүй болгож байна гэд түлхээд унахчихна. Хинатач босч ирэн хоорондоо муудалцсан. Барьцалдаж авахд яачи сандран Танакаг дуудаж тэднийг салгав. Маргааш нь болж ахлах ангийнх нь тэднийг муудалсан санаа зовцоогож байгаа харагдана. Окач Хинатагийн хэлсэн зүйлийг бодон тэр нүдэнд харагдахааргүй хурдан довтлохоог онил цохиж чадвал гэхдээ тэрч боломжгүй л дээ. Гэхдээ тэр хийж чадвал тэдний хослол бяцхан аваргын агаар дээрх тулаанаас ч илүү болно гэж бодоод сууж байтал гаднаас Хината орж ирэн би ямар дасгал хийсэн дээр вэ гэв. Окач түүнийг дагуулan яв. Тэдний ирсэн газар нь өвөөгийнх нь байв. Имлэгээс дөнгөж гарсан байж ингэж болж байгаа юм уу гин. Тэр бол миний өвөө гэхэд Хинатач Окай дасгалжуулагч уу гэд гайхав. Тэгээд та хоёр сонин хурдан довтлохоогоо яахаа мэдэхгүй ирээ юу? Чиний баг юм байгаа үстэй гэд зохиод унахчихна. Хинатач би дааж тулалдаж сурахаар ирсэн гэв. Ийм намхан байж агаар дээрх тулаанд сайн болмоор байгаа юм уу гэхэд ийм намхан болохоор л гэв. Холбогч чинь гоц ухаантан байсан ч хурдан довтлохооны удирдлагыг атгадаг хүн бол чи гин. Харин энэ үед Кагаяма Сэжо дээр ирээд Ойкаватай тааралдана. Түүнээс миний хэлхийг сонсооч гэж гойно. Ойкава дүүдээ зураг ав гэд. Энэ бол Табио Ойкаваг барахгүй гэдэг зураг гэж баясан. Тэгээд юу хүсэж байгаа юм гэж асуухад Хината нүдэн аниж зогтөг байсан хурдан довтлохоогоо өөрөө цохимоор байна гэснийг нь хэлв. Хийж чадвал сүртэй юм биш үү гэхэд тэрэнд сурсан арга барил гэж байхгүй гэв. Тийм болохоор чи миний хэлснээр хий гэж хэлсэн үү? Яг л дарангуйлагч шиг чи тагжгарт яг хүссэн холболтыг нь өгдөг билүү гэж бодож байсан уу? Чи бол хулчгар амтан. Чи буруугаар ойлгоод байна. Довтлооны удирдлага чамд биш тагжгарт байгаа. Ийм зүйл ойлгохгүй бол чи буцаад дарангуйлагч хаан болж байгаа юм байна гэд яв. Харин нөгөө талд Окай өвөө Хинатагаас хурдан довтлохоогоо юу гэж боддгийг нь асуухад би гялсгүйгээд үсрэхэд холболт над дээр ирээд түс гэж зогтөг гэв. Тэгвэл чи буруу бодож байна тагжгараа. Наад сонин хурдан довтлохооны санаачлах нь чамд байгаа. Чи тэрийг л сайн ойлгох хэрэгтэй. Оролдож үзсэн нь илүү хурдан байх. Чи хаах гээд үзгээд 3 дугаар хэмнэл, 2 дугаар хэмнэл гих довтлохоог нь хааж чадах ч 1 дугаар хэмнэлийг нь хааж чаддаггүй. Довтлохоонууд ямар ялгаатай байгааг нь асуухад гүйж эхлэх үе нь үг гэхэд зөв энэ бол хэмнэл. Ямар ч довтлохооны хурд хэмнэлээр хэмжигдэнэ. Холболт хурдан удаан байхтай биш. Довтлогчийн гүйж эхлэх үе нь юм. 1 дугаар хэмнэл бол хамгийн хурдан. Чи өөрөө ч мэдлгүй хийдэг байсан байх. Чиний хурдан довтлогооч довтлогчийн удирдлагатай. Довтлогчийн тухтай зохих холболтоос илүү холболт гэж байхгүй гэв. Энэ үед ч Окай ойлгон нэг тал нь байгаад нэмэр алга. Чи эндээ байж бай гэд явна. Хината би өдийг хүртэл зөвхөн оргилд гарахын тулд хичээж ирсэн гэхэд одоо чи оргилд тулалдмаар байна уу? Тэгхийн тулд хамтрагч чинь ч бас сайжрах хэрэгтэй гэв. Чи оргилд тулалдахын тулд суур зүйлсээс нь эхлэх хэрэгтэй. Бүх оргисон бэлтгэлээ нөхөж хийгнэ. Энэ үед хідэн сурагчид ирсэн байх ба Хинатаг хүн тус бүртээ 1-р хэмнэлээр довтлохоо хийхийг хэлнэ. Энэ үед Окай Кагаямаг олж ирээд би хурдан довтлохоогч нь маш онцгой гэж хараад хамгийн энгийн зүйлийг нь мартчихсан байна гэхэд ерөнхийдөө бол ойлголоо. Гэхдээ зогсдог холболт гэж юу болох талаар асууна. Чиний холболт довтлогчийн дээд цэгт очдог. Яг тэнд нь зогсоох хэрэгтэй. Тэр цэгийг дайрахад хурдан их хүч гаргалгүй, хүчээ удирдан эсрэг эргүүлэг өгөх хэрэгтэй. Бас холдох тусам илүү хэцүү болно. Чадах уу гэж асуухад оролдоод үзье гэв. Кагаяма зогсдог холболтоо бэлдэж Хината Окай өвөөдөр довтлохоогоо бэлдсээр харин Асахи давуулалт Нишиноя арын шугамаас холболт өгөхөөр Ямагучич хөвөлттэй давуулалтаа бэлдсээр Токио руу аялан тоглолтоор явхаар болно. Багш дасгалжуулагч хоёр ээлжиж машин бариад өглөө гэхэд очноо гэв. Тэд ч туслан дээр ирж эхний тоглолт Букуроданигийн эсрэг тоглохоор болно.
Нөгөө сонин хурдан довтлохоо ирж байна гэж бодоход Кагаяма бэлдснээрээ холбоход Хината гайхан зогсно. Хитрхийн намхан өгчлөө гэхэд бүгд гайхан харцгаана. Уккайч гайхаж байх шүү. Кагаямагийн холболт шал өөр болсон шүү гэж бодно. Дахин холболт өгч энэ удаад холдчихлоо гэтэл Хината зүүн гараараа хурч тор давуулан оноо авна. Хоёул бие бинийгээ харан тэр өөрчлөгдсөн байна гэж бодцгооно. Асахич давуултаа алдаж бөөнөрөө зэрэгцэн довтлохоо хийх гэсэн ч амжилтгүй болж Нишинояч арын шугамаас холболт өгөх гээд алдана. Эсрэг багийнхан нь эдгээр өнөөдөр яаж гисэн юм бэ? Зүгээр үү гин. Харин Никомагийн залуу дасгалжуулагч тэд өнөөдөр муудалцчихсан байгаа юм байх таа гэхэд өвгөн харин ч эсрэгээрээ тэд амьд үлдэхийн тулд бусдын хүчийг ашиглаж маш хурдтай хувьсаж байна. Гэхдээ нэгээс бусдна гэв. Манай хэд ч 12-25-аар хожигдно. Энэ удаагийн торгуул нь толгод руу гүйлт хийх байв. Тоглолтууд ч дуусч Цукушимаг амрах гээд явж байтал Бакута Кура хоёр түүнийг хаалт хийж өгөхгүй биз гэхэд би өнөөдөртөө болчихсон гэв. Хаалт байхгүй довтлооны бэлтгэл гэж юу байх вэ гэд гуйхад яагаад би гэж гэтэл Бакутаг довтлооны бэлтгэл их хийдэг болохоор бүгд зүгтдэг юм гэв. Би Левиг бэлдээ завгүй байгаа. Тэр улсын шилдэг 5 довтлогчийн нэг болохоор сайн бэлтгэл болох байх. Чи голын хаагч байж хаалтын бэлтгэл хиймээр юм гэхэд Цукушимач шарн хөдөлж оролцохоор болно. Бакута бэлтгэл хийж байгаад дөрвөн нүдд довтлогоо уншихтаа сайн ч хаалт ч нэг сул дорой юм гэхэд ийм байвал тагжгаар бүх нэр хүндийг аван даа гэв. Цукушимач Хината бид хоёр өөрлөлтөө. За би ингээд явлаа гэв. Бакутач чи түүний шарыг малтаад уурлуулчихлаа гин. Цукушима буцаж яваад юмаа үлдээснээ санан заалнаас ирж юмаа авахд манай хэдж тус тусын бэлтгэлээ хийцгээж байгааг хараад зүгээр нэг клуб штэ. Ингэж их хичээгээд дараа нь их л зовдөг юм даа гэд явна. Харин маргаашийн бэлтгэл дээр манай хэд ч хожигдсон толгод руу гүйсээр л байв. Харин Куро манай хэд дээр ирэн Цукушимаг уурлуулснаа хэлэхэд Танака нэрээ Цукушима ахтай байж магадгүй. Бяцхан аврахтаа хамт Цукушима гэх нэртэй хүн тоглож байсныг хичээсээ сонссноо хэлнэ. Цукушима ахыгаа дүүрэн волейбол тоглодог болсон ба ахынхаа тоглолтыг үзэх их болгонд нь татгалздаг байв. Нэгэн өдөр Ямагучитэй хамт очиж үзэхээр болсон ба ангийнх нь хүүхдийн ахч бас Карасунод байдаг 3 дугаар ангич гэсэн огт тоглодоггүй талаар нь хэлнэ. Тэднийг очиж тоглолтыг нь үзэхэд Цукушимагийн ах Гараны болон Сэлгэний тоглогчид дунд алинд нь ч байсангүй. Харин яг эсрэг талд нь хөгжөөн дэмжигчид дунд зогсож байх ахыгаа хараад арчаагүй юмаа гэж бодно. Ямагучич Цукушимагийн араас гүйж ирээд чи их ухаантай дог. Тийм болохоор би чамд атаархдаг байсан. Гэхдээ чи сүүлийн үед үнэхээр арчаагүй харагдаж байна. Хинатагаас илүү сайн тоглогч болоод чадвараа үзүүлээч чамд өндөр ухаан зүүн совин байна гэхэд би хичээгээд Карасуногийн шилдэг тоглогч боллоо гэхэд дараа нь яах юм? Аз таарч улсын аваргад орлоо гэхэд цаана нь үргэлжил хүчтэй нэгэн байх болно. Хизээч шилдэг нь болохгүй гэв. Тийм бахархлаас өөр бидэнд юу хэрэгтэй гэж гэхэд чи хизээ ийм дог болчих вэ? Бодолд авцсан надаас л дээр юм гээд надад хүнээс асуух юм байна гэд яв. Харин Бакута Куро нар дээр ирээд надад асуух юм байна. Хүмүүс яаж ийм шийдмэг байгааг ойлгохгүй байна гэхэд ирээдүйд юу болох нь огт хамаагүй. Өмнөө байгаа хүмүүсийг ялж өөрийнхөө бүх хүчийг гаргах нь чухал. Хизээ нэгэн цагт чамд ч гэсэн волейболоос салж чадахгүй болох үе ирэх байх. Харин одоо асуултанд чинь хариулж өгсөн болохоор хаалт хийж өг гэв. Манай хоёрыг муудалцснаасаа хойш хоорондоо юу ч ярихгүй байгаад яа чи их л санаа зовж байв. Хинатач бүгд сайжирч байна. Би л ганцаараа хэвэндээ байгаад байна гэж бодов. Бусд нь ч Хинатаг ийм байхыг өмнө нь харж байгаагүй юм байна гэж ярилцсан. Кагаяма холболт өгөхөд Хината арай гэж хүрэн оноо авсан ч Кагаяма руу чи сая айсан уу гэж уурлав. Нөгөөх нь ч би айсан гэж юу? Волейболоо суу гэж уурлахад саяных ундаг холболт байсангүй гэв. Кагаяма би сая өөрөө ч мэдлгүй айсан гэж юу гэж бодно. Хинатач битгий зогс гэж орилно. Оройч болж өнөөдрөөс би чамтай хамт бэлтгэл хийхгүй. Бас тоглолт дээр хурдан довтлохоо хэрэглэхгүй. Чи өөрөө битгий зогс гэж хэлсэн биз дээ гэхэд ойлголоо гэд гүгээд яв. Нөгөө талд ирээд хамт бэлтгэл хий гэхэд Левч бас араас нь ирэв. За тэгвэл 3 эсрэг 3 тоглоё гэд хуваагдахад энэ арай шудраг бус юм биш үү гин. Харин Хината Токиогийн хүчтэй сургуулийн холбогч Эйс хоёртой хамт тоглох нь гэж баярлана. Тэднийг тоглож байх үед хоёр охин ирээд хурдан дуусгахгүй бол цайны газар хаах гэж байна гэхэд Куро тагжгараа маргааш үргэлжлүүлээгээд явцгаана. Маргааш нь Убугаватай тоглох ба 25-23-аар хожигдно. Нөгөө багийнх нь ялагдах төглөө тэд өөрчлөгдсөн байна гэж ярилцсан. Оройн нь манай хэд 3 эсрэг 3 тоглолтоо үргэлжлүүлцгээв. Бакута довтлохоо хийн гарлуун цохиж ойж ирсэн бөмбөгийг нь дахин довтлохоо хийн оноо авна. Хинатач албаар гарлуун зөөлөн зогсноо гэж асуухад тийм ээ ойлт гэдэг юм гэв. Хинатач дог юмаа гэхэд Бакута их л хөөрнө. Харин Куро тагжгарч тэний хүмүүсийг магтахдаа сайн юмаа гэж харна. Дараа нь Хинатад бөмбөг ирж довтлохоо хийх гэхэд эсрэг багийн 3 гурвуулаа ирж хаалт хийн зогсоход бохир тоглодог амьтад эн чинь хаалт биш шүхэр байна гэж бодно. Хината энэ үед Бакутагийн 50 байгаа үед яаж довтлохоо анзаардаг гэснийг санан гарыг нь онлон зөхөн. Бакутач 190 см-тай 3 хагчийн өдөөс гайхалтай байлаа гэж магтаад би чамд онцгой довтлохоо зааж өгнө гэв. Өглөө нь Дайчи дасгалжуулагч нарын яриаг санаандгүй сонсно. Тэр нь бэлтгэл дууссаны дараа бүгдийг нь шорлогоор дайлах байсан байв. Никомагийнхан 5 багийн тоглолтын дүнг нэгтгэн гаргасан байх ба манай хэд 3 хожил 61 хожигдолтой хамгийн сүүлд байв. Букраданы дараагийн тоглолт Карасунотой гэхэд тэдний эсрэг тоглох хамгийн хэцүү байдаг гэж ярилцсан. Энэ үед Дайчи сонссон зүйлээ нөгөө хэдтэй хэлэх ба бүгд л мах мант тугай гэд баярлцгааж байв. Укай тэднийг цуглуулan энэ тоглолт дээр
дээр бүх шин зүйлсээ туршиж үз. Мөн тэдний 4 номерт дарамт болоорой. Торгуулаар дүүрэн бэлтгэлийн цуслан болж өнгөрлөө гэв. Манай хэдж энэ олон тоглолтод хожигдсон ч ядаж энэ бэлтгэлд хамгийн хүчтэй байгаа Бокудааныг хожицгоё гэв. Тоглолт эхэлж ээлжлэн оноо авцхан ширүүн өрсөлд нь Бокутаг довтлох үед гурвуулаа хаалт хийсэн ч зүсэлттэй цохилт хийж оноо авна. Энэ үед Хината цолгидон гарч ирэх ба Бокутагийн зааж өгсөн онцгой довтлохоо цаг холболтон төгс таарч бүгд хүчтэй довтлохоо ирхэн гэж бодох үед хамгийн сайн болдог гэснийг бодно. Хинатад ч холболт ирж хаалтыг давуулан хууралт хийв. Бүгд л гайхаж хууртчихлаа гэв. Хууралт чинь бүтэх үед довтлохоо хийж оноо авахаар арай өөр мэдрэмж авдаг. Бүгд л бөмбөгөнд хүрэх гэж хичээж байгаад алдаад дээш харах мөч бол хамгийн шилдэгнэ гэж хэлсэн байв. Бокутач хууралт хийчихлээ гэд гайхахад чи өөрөө зааж өгсөн биз дээ гэхэд муу тагжгаар яасан ч алагдахгүй шүү гин. Кагаяма энгийн байдгаас бие маань илүү сайн хөдөлж сайн байгаагаа мэдэрч байна. Хината ч гэсэн сайн байна. Одоо бол чадаж магадгүй. Гэхдээ алдвал уур амьсгал нурах болно гэж бодох үед нь Хината яг л хийхгүй юм уу гэсэн шиг үсэрч байв. Кагаяма ч холбож Хината бөмбөг ирнэ. Тэгээд зогсно гэд цохин оноо авахад бүгд гайхан харцгаан. Кагаяма ч хийхээр бол эртхэн хилээч гэхэд одоо л чадна гэж мэдрэгдсэн биз дээ гэв. Харин Бокута дахиад л нөгөө хурдан довтлохоо юу гэхэд Акаши саяных бол шал өөр зүйл гэв. Багш ихний араа эргэж эхэллээ гин. Бокута саяных тийм гайхалтай юм уу? Бид ч гэсэн хий гэхэд Акаши тэр бол бидний хизээч оролдож болохгүй зүйл. Хината юу ч болоогүй мэт зогсон ч тийм холболтыг зохиход маш их бэлтгэл хэрэгтэй. Бас зохих газарт нь бөмбөгийг зогсооно гэдэг аимшигтай зүйл. Миний хувьд бүтшгүй зүйл гэв. Хинатач Кагаяма чи үнэхээр гайхалтай юм а гэхэд нөгөөх нь сандран хачин царайлна. Яачиж мундаг байла гаж хослол нь эргээд ирлээ гэд их л баярлана. Коро хэрв тагжар манай багт орвол чи илүү хичээх байх гэхэд Кемма бид хоёр нэг багт бүтэхгүй үргэлж шин зүйл хайхгүй бол түүнийг дагаж чадахгүй. Тэр гоц авьяастай холбогч хүртэл хэсэгхэн хугацаанд эргэлзэхэд баригдсан гэв. Тэгвэл тагжар өрсөлдөгчийн хуваар бэлтгэл хийгээд байвал чи хичээх үү? Чи тагжарын тоглолтыг үзэх болгондоо шин тоглоом аваад явж байгаа хүүхэд шиг л байдаг гэв. Энэ үед Укайч хаврын тэмцээнд өвгөнийг заавал авчирч эд нарын довтлохоог үзүүлнэ гэв. Манай хоёр дахин оролдохч амжилтгүй болно. Харин энэ үед Нишиноя арын бүсээс үсрэн холбохыг харсан багш хоёр дахь хараа гин. Түүний дараа бүх довтлогчид нэгэн зэрэг хөдөлж нэгдсэн довтлохоо хийн оноо. Энэ бол 3 дахь хараа. Бокутач бухимдан давуултаа алдаж довтлохоо хийхдээ тор давуулалгүй оноо алдан Карасуно тэргүүлж эхэлнэ. Бокутач Акаши өнөөдөр над руу битгий холб гэхэд нөгөө хэд нь эхэлж эхлэе гэцгээ. Тоглолт үргэлжилж Бокута урвайж зогссоор багийнхан ч тэрэнд нь дассан харагдах ба юу ч болоогүй мэтэл тоглолтыг үргэлжлүүлж байв. Оноо 23-24 болоход одоо тэд таамаглахгүй гэснээр Бокутад холбоход багийнхан нь гоё хэсгийг нь өгье гэд харцгаан. Довтлохоо амжилттай болж тэдний ялалтаар өндөрлөнө. Акаши ч нөгөө хэд рүүгээ гуйж байна гэд дохиход нөгөө хэд нь ч Эйс ч дог юм а гэцгээхэд Бокута би ч үнэхээр шилдэгэн юм даа гэд хөөрнө. Окей, өнөөдөр бид ялагдсан ч нэг зүйл тодорхой боллоо. Та нарын довтлохоо улсын хэмжээнд хүрчээ гэв. Бэлтгэлч дуусаж бүгд хамт хоолцгоо. Хинатач Бокутаг улсын шилдэг 5-1 гэж үү? Гайхалтай юм а гэхэд Коро хажуунаас нь танаа бүсийн Ушивака шилдэг 3-1 гэв. Бокутач хөөе тэгэхэр чинь би сууг харагдаад байна гин. Лев 3 гэхээр дахиад 2 байгаа юм уу гэхэд Кюшугийн Кирю, Кантогийн Сакуса эднэр бол өмнө жилийн шилдэг 3 эйс. Эйс нь шилдэг байлаа гэд баган ч гэсэн шилдэг гэсэн үг биш ч. Сакусагийн тоглолтог Итачияма бол улсын шилдэгнэ гэв. Хината Лев 2 тэднийг ялвал Японы шилдэг болох юм уу гэхэд шилдэг 2 суганд байж гэв. Багш ч үгэн дээр ирээд энэ удаад ч гэсэн урьсанд баярлалаа. Маш их өөрчлөлт гарлаа гэхэд бидэнд ч гэсэн урам зориг боллоо. 6 сарын дараа гэхэд гişүүдээ сольсон шинэ баг болцгоон. Тиймээс харамсах зүйлгүй тоглолт хиймээр байна. Түүний төлөө хичээхээс өөр аргагүй биз дээ гин. Манай хэдэж буцах болж Хината сул дорой байгаадаа дургүй хүрч байна. Надаас илүү олон тоглогч байгаа гэж бодохоор догдолж байна гэв. Зуны бэлтгэлч дуусч дараа уулзцаая гэд явцгаана. Буцаж ирээд маргаашийн тоглолтод 2 ялвал 10 сард болох тоглолтод оролцох эрхтэй болох талаар тайлбарлав. Зуны тэмцээнд шилдэг 16-д багтснаар 2хан тоглолттой байгаа гэв. Цукушима гэртээ ирэхэд ах нь ирсэн байв. Ярилцалгүй их утсан байна шүү гэхэд одоо хүртэл тоглож байгаа юм уу гэж асуухад тийм ээ багт хүртэл орсон гэв. Өмнө нь тийм зүйл болсон болохоор л одоо хүртэл тоглож байна. Чамд хүртэл тийм байдлаа харуулад гэхдээ цаашдаа ч чадхаараа хичээнэ гэв. Ийхүү Haikyuu анимны маань 2 дугаар улирлын эхний хэсэг дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe давж дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр нь иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.